За инженерийн боловсрол Монголд сэдвт эрдэм шинжилгээний онол практикийн баг хуралд зочин хэлтгчээр болж байгаа баяртай байна. Мөн шүүгчээр олж байгаа баяртай байна. За би өөрийгөө товч танилцуулъя. Адиабатын амар баяр Монгол Улсын их сургуулийн хэрэглээний шинжилгээ ухааны инженерийн сургуулийн электроник холбоо инженерийн тэнхимд сэргээгт гэрчимчний хөтөлбөр хариуцсан дэд профессор багшаар ажилладаг юм аа. За би одоо Япон улсад Момбошогийн тэтгэлгээр засгийн газрын тэтгэлгээр 1995 онд Косын одоо Чибагийн Кисаразу Косонд очиж автомат удирдлагын чиглэлээр суралцж байсан. Тэгэхээр би өөрөө бол инженерийн боловсролын тогтолцоогоор Японы инженерийн боловсролын тогтолцоогоор туулж гарсан одоо бүтээгдэхүүн гэж хэлж болох юм аа. Тэгээд өөрийнхөө товч танилцуулгыг одоо танилцуулснаар Монгол дахь инженерийн боловсрол Япон болон Монгол дахь инженерийн боловсролын ерөнхий өнөөгийн хандлагыг харуулж чадах уу гэж одоо хувийнхаа танилцуулгыг жоохон дэлгэрэнгүй хийчихье гэж бодож байна. За тэгээд 95 онд Японд очиж 1 жил Японы бэлтгэл явсны дараа автомат удирдлагын чиглэлээр суралцсан байгаа. Тэгээд тэрний өмнө бол би физик суурьтай хичээл их үздэг байсан. Японд очсныхоо дараа хамгийн анхны одоо юу гэдэг зочрол соёлын шокууд юу байсан бэ гэхээр инженерээр суралцж байгаа оюутан залуус голдуу тийм математик, тоо, физик дуртай. Тэгээд хүнтэй харьцах чадвар их муутай байдаг. Тэгээд очсныхоо дараа ингээд нийгмийн ухааны оюутнуудтай эргэн тойрондоо ингээд сайн ярилцаж чаддгүй communication буюу те харилцааны ур чадвар маш сул байсан. Тэгэхээр энэ бол би мэдээж миний зан характерын тийм зүйл байсан. Дээрээс нь манай боловсролын тогтолцоонд бол юу гэдэг нь ялангуяа инженерийн боловсролын тогтолцоонд бол тэр хүнтэй харилцах ур чадвар бол дутуу байсан гэдгийг бас илэрхийлж хэлж болно гэж үзэж байгаа. Би бас мэдээж төгсөж ирээд Монголд их сургууль багшлах явцдаач тэр инженерийн чиглэлээр суралцж байгаа оюутан залуусд маань тэр тал ялгүй дутагддаг. Өөрөөр хэлбэл инженерүүд гэхлээр бүгдээ ингээд компьютертэй эсвэл ингээд техниктэй харьцдаг. Техниктэйгээ харьцаад байдаг, хүнтэй харьцаж чаддгүй нэг юм баталгаа тал байдаг. Тэгэхээр энэ талыг бол сүүлийн үед CDIO-гийн боловсролын тогтолцоогоор бол маш эрчтэй сайжруулж явж байгаа. Би ч гэсэн өөрийнхөө хичээлийн хөтөлбөрт энэ талыг маш анхаарч ажилладаг. За мөн Косны төгснөхийн дараа одоо шатлсан сургалтаар Токиогийн хөдөө аж ахуй техник технологийн их сургуульд марны зайн судалгааны лабораторид орж бакалаврын зэрэгээр дэвшин суралцсан баг. Тэгээ энэ би юу суралцсан бэ гэхээр энд бол судалгааны арга барил суралцсан. Лабораторид 24 цагаар ажиллаж тий судалгаа гэж юу байдаг вэ? Судалгааг яаж хийдэг вэ? Судлагдсан байдлыг яаж судалдаг вэ? Судлагдхуунуудыг тий өөрийнхөө судалгааны объектыг яаж олдог вэ гэдэг ийм арга туршлагуудаас суралцсан. Тэгэхээр бол түүний дараа бол магистр докторт бас дэвшин суралцсан байна. Тэгээд Монголдо хэрэгтэй үйл хийхийн тулд би өөрөө нарны зайн технологиг сонгосон байгаа. Түүнд бол жишээлбэл Косны багш нар маань онцгой нөлөөлдөг. Тэгэхээр бас Косны тэр инженерийн тогтолцоонд бол зөвлөгч багш нар бол одоо төгсөгч болон оюутнуудад маш одоо нөлөө үзүүлдэг. Жишээлбэл миний амьдралд бол ямар нөлөө үзүүлсэн бэ гэхээр би бол одоо Монголдо хэрэгтэй хоёр технологиг ботсон. Нэг нь бол гар утас. Яг тухайн үед 96-7 онд бол гар утас дөнгөж гарч ирээд байсан. Нөгөөх нь бол нарны энергийг ашиглах гэдэг ийм хоёр технологиг Монголд нэвтрүүлэх нь чухал юм аа гэж бодоод алийг сонгох вэ гэж яхад бол манай Косын технологийн үндэсний коллежийн зөвлөх багш маань бол чи ингээд Токиогийн хөдөө аж ахуйн их сургуульд нарны зайгаар судалж байгаа багш байгаа очиод танилцаарай гэж явуулсан. Тэгээ очиод лабораторитой танилцаад Монголтой хамтарсан юм судалгааны ажлууд хийж болох юм байна. Монгол дахь хэрэглээн дээр ажиллаж болох юм байна гэдэг ойлголт аваад тэнд бол жишээлбэл ингээд Косныхоо багшийн зөвлөмжийн дагуу миний амьдрал нэг салаагаар салсан. Энэ нь бол эргэл буцалтгүй одоо харилцаа холбоо тал биш. Энерги эрчим хүчний инженер болох зам маань тодорхойлогдсон. За мөн тэгээ энэ дагуугаа яваад Монгол дахь нарны зайн хэрэглээний олон судалгаа хийсэн. Малчин айл өрхийн нарны бага уурын зөөврийн зөрөлтэй нарны зайн судалгаа. За тэгээд дунд оврын сум ормогтгийн одоо тархмал үүсгүүрийн судалгаа. За тэгээд тэрний хэрэглээний
төслүүд дээр бас ажиллаж байсан. За тэгээд докторийн одоо төвшөнд бол бас Монголд хэрэглээг бол бүрэн судалж нарны зайн үйлдвэрлэлийн технологиор хүртэл орсон байгаа. Тэгээд дараа нь бол аж үйлдвэрийн технологи үндэсний төвд одоо судлаачаар 4 жил ажиллаад 2010 онд эргэж ирсэн. За эргэж ирснийхаа дараа бол нарны зайн үйлдвэр байгуулах одоо төсөлд ажилд хамтран оролцож үйлдвэрийн шугамыг байгуулж байсан. За тэгээд одоо инженери боловсрол эзэмшиж тэрийг онц практикт хэрэглэх тийм бодиттой тийм завшаа надад бол олдож байсан гэсэн үг. Тэгээд гол нь одоо өндөр нарийн технологитой бүтээгдэхүүнийг гадаадад экспортлсон сайн жишээний нэг болсон. Тэр нь бол олон улсын одоо стандартыг бүрэн хангасан нарны зайн дэлгэцийг үйлдвэрлэж тэрийг одоо олон улсын стандартын лабораториудад авчиж туршилт судалгааг нь туршилтын тэр тестийг бүгдийг давж гарч тэгээд Японд экспортлох эрхийг нь авсан. Тэрийг түүнийг үндэслээд Европ болон Америкч гэсэн одоо экспортлох эрх нь давхар нээгдсэн. За ингээд 2011 онд үйлдвэр байгуулад 18 он хүртэл 7 жил гарan одоо Монгол улсаа үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж нарны зам одоо дэлгэцийг Япон руу голчлон экспортлж ажилласан ийм туршлагыг хөрвүүлж ирсэн. За тэгээд бас түүнийхээ хажуугаар одоо олон нийтийн ажлыг бас олон хийж ирсэн. За энэ нь бол Японд байхдаа бол оюутны холбооны бас албан тушаалыг хашиж дараа нь төгсөж ирснийхаа дараа төгсөгчдийн Жугамо гэж холбоо байдаг. Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг. За энд бол өдөрлөх зөвлөл гүйцэтгэх захирлаар ажиллаж Японд төгсөөд ирсэн залуустайгаа хамт одоо аялал зохион байгуулж дөнгөж төгсөөд ирсэн залуустаа бас ажлын байр болон ингээд зөвлөгөөх ийм хэлбэрээр өнөөдөр ажиллаж байна. Тэгэхээр бол дээрэс нь бүр улам цаашлаад улс нийгмийнхаа одоо нийгэм улс төрийн ийм хүндэрсэн нөхцөл байдал үүсэж байгаа учраас нийгэм улс төрийн шинжилэлд хүртэл одоо инженер хүн орох хэрэгтэй гэдэг ингээд тэгээд инженерчлийг бол тэнд ашиглах хэрэгтэй гэж үзээд одоо улс төрийн нам байгуулахад хүртэл оролцоод ингээд явж байгаа. За энэ бол арай сэдвээс хазаасан асуудал болно. Тийм учраас энэ хүрээд зогсъё гэж бодож байна. Тэгэхээр Монгол Улсын их сургуулийн хэрэглээний шинжилгээ инженерийн сургууль манай хөтөлбөрийн хувьд бол мянган инженерийн хүрээнд 10 судалгаа хийгддэг. Тэрний нэг нь болж Японы их сургуулиудтай хамтран магистр докторийн оюутнуудыг илгээж Монгол дахь нарны энергийг зөв зохистой ашиглах, за тэгээд эрчим хүчний хэмнэлтийг үүсгэх, за Улаанбаатар болон хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр судалгааны ажлуудыг хийж хамгийн сүүлд одоо амжилттай хийж байгаа ажлын нэг бол нарны агаар халаагуурыг хөгжүүлж патент авсан байгаа. Мөн нарны хөргөгч гэдэг сэдвээр бас патент авсан. Хамгийн сүүлд бол энэ пассив хаус буюу эрчим хүчний хэмнэлттэй сууцыг Монголд нэвтрүүлэх, түүнийг одоо сертификатжуулах ажилд идэвхтэй оролцож Солонгосын профессор багштай хамтран олон улсын сургалтыг зохион байгуулж олон улсын сертификаттай пассив барилгын зөвлөх гэдэг ийм сертификаттай Монгол инженерүүдийг төрүүлэн гаргаж ажиллаж байгаа. За тэгээд бид бол инженер хүн бол альва асуудал гарахад зог тусаад асуудлыг шийдэхийг зорддог. Тийм ч учраас Улаанбаатар бол утаан мумдаа байж болохгүй. Тийм учраас энэ дээр хамгийн зөв инженерийн шийдлийг олж гаргах ёстой. Тэр зүуднээс бид нар бол жишээлбэл түүхийн нүрс 100-аа янзлаад нэмэр байхгүй бүгдээ ойлгосон. Тэрний дараа шахмал түшиг шинэ сайжруулаад утаанаас бас салж чадахгүйг ойлгож байна. Тэгээд хамгийн эцсийн шийдэл бол явж эрчим хүчний хэмнэлт яндангуй болох. Өөрөөр хэлбэл маш бага эрчим хүчээр халаалтын асуудлаа шийдэж байж бид нар утаанаас салнаа гэдэг шийдэл хүрээд пассив хаусыг одоо Монголд түгээн дэлгэрүүлэх ажлыг хийгээд явж байна. За ингээд хурлынхаа үйл ажиллагаанд амжилт хүсээд илтгэлээ өндөрлөё. Баярлалаа.